За өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхгүйгээр урьдчилан шийдэл олцгоё. Урин дулааны цаг эхлэхэд суран скутер мопедтой холбоотойгоор иргэдийн гомдол тасардгүй тул өнөөдөр Newsroom-ийн хилцүүлэг энэ сэдвээр танд хүрэх болно. За хилцүүлгийн эхэнд зочдоо та бүхэн танилцуулъя. Үүнд хүний эрхийн үндэсний комиссийн дарга Сүнжид, за аж ахуйн нэгжийг төлөөлж Jet Sharing Mongolia компани гүйцэтгэх захирал Төмөрсөх, за цахилгаан дугуй, цахилгаан скутерийн хэрэглээг зохицуулах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг болох хуулийн төсөл санаачлагчдыг төлөөлж, хуульч Жамбал Сүрэн, за иргэдийг төлөөлж нийгэм соёлын сэтгэл зүйч Уянга оролцож байна. За эхлээд дүрмээ танилцуулъя. За нэг оролцогч бол асуултанд 90 секунд хариулна. За энд цаг явж байгаа. Тэгэхээр тухайн цагтаа багтааж хариулсан нь одоо талуудын тэнцвэртэй байдлыг хадгалж бүх тал одоо тэнцвэртэйгээр мэдээлэл өргөхөд туслах юм. За хилцүүлгийн эхэнд бид бэлдсэн сурвалжлагыг үзээд тоон статистикийг хараад тэгэд хэдүүлээ хилцүүлгээ эхлүүлцгээе. Сүүлийн 2 жилийг харьцуулан харвал өөрөө бэртэж гэмтсэн тохиолдол 2024 онд скутерийн ослоор 251 байсан бол 2025 онд 568 болж өсжээ. Энэ өмнөх оноос 45% өссөн үзүүлэлт юм. Харин мопедны осол 95%, сурооны осол 85% өсжээ. За бусдыг гэмтээсэн байдлыг авч үзвэл скутерээр зорчиж байхдаа бусдыг дайрч гэмтээсэн осол 33%, мопедны осол 45%, сурооны осол 35%-аар нэмэгдэжээ. Нас орсон байдлыг авч үзвэл сурооноос үүдэж 2024 онд нэг хүүхэд, нэг том хүн нийт 2 хүн амиа алдсан бол 2025 онд мөн 2 хүн сураа унаж яваад амиа алдаж, мопед унаж зарцсноос үүдэж нэг хүүхэд 2 наснд хүрэгч амиа алджээ. За ингэснээр сүүлийн 2 жил сураа мопедоос үүдэж 7 хүн амиа алдаад байгаа юм. Харин 2025 онд өмнөх оныхоос скутер сураа мопедоос үүдэж амиа алдсан статистик 60%-аар өссөн үзүүлэлттэй байна. Гэмтсэн хүмүүс 103 авагдсан уу? Хэдэн хүүхэд байсан? Хэд өвчин насныхаа? Хамгаалтын болгоо байсан уу та ярьт? Амар тийм хэцүү байна. Энэ яг хөө тэгээд хажуудлаас гэмт орж ирээд тэгээд нэг гэрлэн гэлбаа тэгээд зогсгоо оронд тэгээд мөргөлдсөн. Дөнгөж сайхын жишээр хэл саяны мотоциклийн ослоос болоод нэг нь эрчимтэй насруу орох шинэ. Маш хүндэлтэй хоолсны гэмтэлтэй. Дахны эдийн нэцрэлтэй хүүхдүүд орж байна. Мэдээллийг үзэж байгаа эцэгчүүд та бүхэн хүүхдтэй цахилгаан мотоциклийг харагдах байдлаар нь ундаг дугуй гэж авч өгөөддөг зөрчлөө гаргаад байдгаа. Энийг эцэгчүүдээ та бүхэн нэг удаж хоёрыг тунгаач гэж хэлмээр байна. Ялангуяа 14-өөс 15, 6 настай хүүхдүүд тэр сураан гэдэг тэрийг аюул хонж байна. Тэн дээр хөлбөө болж байна, гар улаа хугалж байна. Энэ маань дахиж эргэж болохгүй өөрчлөлт байхгүй юу? Тийм ээ. Дахиж хөлбөө болно гэсэн. Тэр хүүхд насаараа энгийн өвчин хөлбөмбөг тоглоод байж чадахгүй, сакс тоглож чадахгүй. Хэсэгэн зуурын жаргалаас болоод маш их гэмтэж байна. Авахаасаа өмнө зүгээр нэг хамгаалтынхаа хэрэгслүүдийг авч бас яамаар та гэж хэлээ. Дуулах өмчлөгээд энэ халуун зунаар ариун цэврийн хувьд бол цохоо тоос моостой ч юм уу тэгээ хөлс мөстэй тийм алгаа ингээд нойтон малгай аваад өмсөхгүй дээ. Тийм дуулах 10 ширхэг гаргаад ердөөсөө одоо оройдоо тэгээ байхгүй болчихсон. Хайцсан бөөмбөд насны ангиллал байхгүй учраас тэд нар өнөөдөр дураараа одоо эцэг эхчүүд нь хүүхдүүдтэй цахилгаан дугуй худалдаж авч өгч байгаа жишээтэй. Тэгвэл өнөөдөр тэрнийг насны хязгаар тогтоож өгч байгаа. За тэгэхээр бид бодит байдлыг харлаа. 16-аас доош насныхан ялангуяа унаж бэрцэн тоо нэмэгдсэн үзүүлэлтээ дээрээс нь яг бага насны хүүхдүүд унаж яваад осол гэмтэлд хүрсэнийг харлаа. Тэгэхээр яг 16-аас дээш насныхны хэрэглэн гэдгийг хизээ заах вэ? Энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ? Тэгэхээр Сүнжид даргаас эхлээд яриад явчих. За скутер, суран, мопедын осол хэрэгжилж байгаа байдалтай холбоотой хүний эрхийн үндэсний комиссийн хавраас хамтдаа аюулгүй зөрчиж гэдэг бас аян санаачлаад байна. Гэмтэл судлал судлалын үндэсний төвөөс мэдээлэл авахар бид нэг их аюултай тоо гарч байгаа. Жил болгон өсөж байгаа. Тэгээд энэ жилийн хагас жилийн байдлаар гэхэд мөргүүлсэн үний тоо ч 7000 гаруй явцсан. Тэгэхээр энэ бид нар анхаарах ёстой. Арга хэмжээ авахгүй бол амь насаараа эрүүл мэндээр төлж байгаа ийм л үзэгдэл харагдаж байна. Энийг зохицуулж болно. Зохицуулахын тулд олон талын оролцоо хэрэгтэй. Төрийн байгууллагын зүгээс нийслэлийн засаг дарганы хамгийн газар тодорхой зам талбайгаа засах хэрэгтэй байна. Энийгээ сайжруулах хэрэгтэй байна. Хуваарлалтын асуудал төр
зорчих хэсэг, жолооч машины зорчих хэсгээр орж яваад байгаа. Тэн дээр уг нь замын хөдөлгөөний дүрэн дээр нас заасан боловч тэрийг нь хэмж байгаа байдал бид нэр цуул өдөр тутам хэрэгжүүлэх байдал. За хоёрт нь нөгөө хуулийн асуудал мэдээж орж ирнэ. Энэ дээр яг тодорхой хуульчлахгүй бол энэ ер нь хууль яхаа өөрөө бол нөгөө ирээдүйг харсан байдлаар хуульчлах хэрэгтэй гэдгийг хэдэж бид нар ундаг дугуй мотоцикл мопедоос нэвтрээгүй байна л да. Тэгээ шин юм цахилгаан болон бусад хэрэгслүүд ороод ирэхээр тэрийг хуульчлах бол заашгүй шаардлагатай. Замын хөдөлгөөний дүрм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хоёртой тусах хэрэгцээ үүсэж байгаа. Гуравт нь бүгдээрээ энэ бүх нийтийн мэдээллийн аян өрнүүлэх гэдэг юм одоо хүүхдүүдэд таниулах хэрэгтэй байна. Яг энэ нэмлэгээс авсан мэдээлэл олон нийтийн мэдээллийг харахаар өсвөр насны хүүхдүүд хамгийн их унжин гэмтэж байна. Зорилго юу вэ? Нэг газараас нөгөө газар руу уртгаа очиж гэдэг ийм л зорилготой. Тэгээ төвчрөл мэдээж нөлөөлдөг. Гэвч аюулгүй байдлаа бодож за юуг малгай өмсдөг, каск өмсдөг, сундлахгүй явдаг ч гэдэг юм уу. Тийм хүүхдүүд бол ер нь байхгүй болгоомж гэдгийг мэдэхгүй байгаа учраас энэ дээр бас нөлөөллийн ажил бид нар хийх хэрэгтэй байна. Сүүлийнх нь компаниудаа орхиж болохгүй хамтдаа гэдэг учир нь бол комиссийн зүгээс компаниудын аюул ажиллагаа явуулах боломжийг хангах хэрэгтэй. Гэхдээ зорчих зэрэг хязгаарлах бүсийг нь компаниуд бас тогтоох хэрэгтэй байна. Аппликейшн хэрэгцээ тодорхой юм хязгаарлалт, хуулийн заас хязгаарлалт бивүүдийн насны гэдэг юм уу байвал тэр нь унтраадаг байх ч гэдэг юм. Ийм байдлаар хамтдаа хэдүүлээ асуудлыг шийдэх оролдохгүй болвол тэгээд хавраас энэ бүх үржсэн нөхцөлийг хангаад альгүй зорчих юм бэлтгэл ажлыг хангахгүй болвол энэ байдлыг үржсээр болно. Тэгэхээр төмөрсөх захирлаа би жишээ нь одоо аппликейшн орж үзсэн. Тэгэхэд 16 нас хүрсэн үү гэдэг асуулт юусоо байхгүйсэн. Ер нь хизээ 16 наснаас дээш хүмүүс зорчих юм бэ? Энийг аж ахуй нэгжүүд бас ямар шийдэл хайж ийн? Энэ дээр ямар саналтай байна? Намраас эхлээд нөгөө юу зунаас эхлээд цагдаагийн байгууллагаас бид нар тийм шаардлага тавьсан. Тэгээд манайх одоо нөгөө нэг Монголид нэвтрээд одоо ганцхан манайх ч биш. Манай нөгөө манайхаас гадна өшөө дөрвөн компани байгаа шүү дээ. Юу мопед энэ төр үйлчлэхний. Одоо тэрийг асаахад одоо бүгдээ та 16 нас хүрснөө бүх нөгөө нэг анхааруулах бүх юмнуудын тэр хилдэг тийм болцсон байгаа. Одоо эх жилээс ихэд бүр тодорхой болно. Одоо ингээд ашиглаад ингээд асаагаад ингээд хөдөлгөөд явах гэхэд хамгийн түрүүнд та 16 нас хүрсэн үү? Та аюулгүй байдлаас хангаараа энэ төрөйгээд анхааруулсан зүйлүүдийг бүгдийг хийж байгаа. Манайх нөө цагдаагийн байгууллагаас тээврийн цагдаагийн байгууллагаас ийм юу хийгээрэй гэсэн дагуу манай дөрвөн компани бол бүгдээ тийм юунд орцсон шилжээд орцсон байгаа. Монголиудаар ч гэсэн орцсон байгаа. Тийм болохоор 16 нас хүрээгүй хүүхэд одоо жишээлбэл мопед юм уу юуг ашиглах ямар юуг болсон байна. Хамгаалтын малгай дээр бас таны яриа гарч ирж тийм ээ. Ингээд тавхаар хөлстөөгээ зарим хүмүүс өмсдгүү, заримдаа алга болчдөг гэдэг. Тэр энэ хамгаалт хэрэгслийг яаж шийдэхээр юу вэ? Тийм ээ, би тэрийг бол мэдээж би нэг тэгж дургуутсандаа тэгж хэлээгүй юм шүү. Тэрийг ард иргэд бас тэрийг зөвөр ойлгоорой. Ямар ч хүн ч гэсэн манай Монгол хуурай уур амьсгалтай юу тоос хороо айгүй ихтэй зундаа. Тийм болохоор мэдээж нэг хүн халуун зунаар чинь айгүйх дуулга өмсөө явж хахад айгүй хөлрөн штэ мэдээж энэ тэргээд тэгэхэд тэр хөстэй юугаа малгаагаа дараагийн хүн аваад юу яах гээд айгүй хэцүү л дээ. Би зүгээр нэг ариун цэврийн хувьд хоёрдоо ирэхэд эрүүл мэндийн хувьд би тэгжил бодож л би зүгээр өөрийнхөө бодлоор тэгж хэлсэн шүү. Тэрнээс дургуутч тэгж нэг дуулга өмсүүлэхгүй төлөө тэгж юу яасан юм байхгүй надад. Одоо хамгаалтын малгай гарах уу? Гэхдээ манад хамгаалтын малгай өгье гэх юм бол манад бол бэлэн байж байгаа, уулын бэлэн байгаа. Тэгээд яг одоо ингээд одоо 100 ширхэг ч юм уу 1000 ширхэг ч юм уу гаргаад ингээд явуулах гэхэд дараагийн өдөр нь бүгдээрээ тэр ингээд байж ах уугүй юу гэсэн тийм ямар ч баталгаа байхгүй л. За хуулийн төслийн хуульч Жамал Сүрэн одоо энэ ихний асуултанд хариулъя. Одоо 16-аас доошныханд хизээ хориглох вэ? Хизээ энэ асуудлыг зэгцлэх вэ? За баярлалаа та бүхэндээ энэ өдрийн амлагдъя. За нэгдүгээрт бол энэ асуудал бол 2024 оны 9-р сард Монгол Улсын их хурлын даргын захирамжтай Монгол Улсын их хурлын гишүүн Бачин гишүүн санаачлаад ажил хэсэг байгуулагдаад анх энэ ажлыг цэцгэлгаан дугуй скутерийн хэрэглээг зохицуулах юм их хурлын ажил хэсэг ажиллаад тэгээд энэ 7 дугаар сард сая энэ хаврын чуулганаар хуулийн төслийг босруулад өргөн мэдүүлээд одоо ингээд энэ намрын чуулганаар хилцэх асуудлын жагсаалтанд багтаад
одоо яг одоо ингээ хууль зүйн байнгын оронд бас дахин одоо ажлын хэсэг байгууллагатай ажиллаж байгаа гэдэг та бүхэнд хэлэх зүйтэй. Тэгэхээр хуулийн төсөл гэдэг бол энийг хууль эрх зүйн хүрээнд шийдэх нэг шийдэл гэж ойлгож үзэх хэрэгтэй. Энэ шийдэл нь юу вэ гэхээр нэгдүгээр цахилгаан дугуй скутерийг 16 наснд хүрсэн хүн жолоодох эрхтэй гэдгийг хуульчилж өгч гэсэн. За тэгэхээр энэ бол 16 гэдэг шийдлийг бол хууль болгож байна гэсэн үг. Хоёрдугаарт энэ хуулийн төслөөр энэ замын хөдөлгөөний аюул байдлын асуудал гэдэг бол өөр их олон талын оролцогч талуудын эрх үүрэг хариуцлагыг одоо зэрэг хуульчилж энэ одоо биелээ олдог зүйлтэй. Тэгэхээр нэгдүгээрт бол хамгийн түрүүнд тэр өртөөд байгаа зам тээврийн ост өртөөд байгаа гол оролцогч болох жолоочийн тийм ээ эрх үүрэг хариуцлагыг жишээлбэл хуульчилсан байна. За хоёрдугаар эцэг их асран хамгаалагч нь 16 нас хүрээгүй хүүхдийг цахилгаан одоо дугуй скутер жолоодуулахгүй байх үүрэгтэй гэдгийг бас эцэг их асран хамгаалч үүргийг хуульчилж өгсөн. Гуравдугаар энэ тээврийн эслийг нийлүүлээд байгаа үйлчлэгийн үзүүлэлт байгаа этгээдүүд нь мөн тэдний үүрэгдээр нь 16 нас хүрээгүй хүүхдэд энэ төрлийн тээврийн эслийг жолоодохгүй байх технологийн арга хэмжээг авах үүрэгтэй гэж. Тэгэхээр технологийн хувьд энэ одоогийн энэ орчин үеийн одоо шинэлэг инновацлог энэ бүтээгдэхүүнүүд бүгдээрээ энэ аппликейшн суурьтай хурдыг хязгаардаг одоо тэр насны одоо тий асуумж хүртэл асуух болцоотой гэх мэтчлэн тийм олон талын ямар ч байсан ихний хэлжинд олон талын одоо оролцогч буюу энэ хөлөөнд оролцоод байгаа талуудын эрх үүрэг одоо хариуцлагыг хуульчилж өгснөөр энэ хуулийн төслийн нэг одоо давуу тал нь байгаамаа гэж хэлж болно. Тэгэхээр за сурон гэж бид нар яриад байгаа энэ загвар байгаа. Энэ бол өндөр хурдтай цахилгаан одоо мотоцикл төрлийн дугуй байж байгаа. Тэгэхээр энэ төрлийг бол хуулинд бол ойлгомжтойгоор 25 км/цагаас дээш хурдтай ийм цахилгаан дугуй бол Монгол улсад 18 наснд хүрсэн жолоодох эрхийн үнэлгээтэй мотоциклийн А ангиллын одоо тий одоо ийм жолоодох эрхийн үнэлгээтэй тэгээд замын хөлөөнд жолоодон зорчих хэрэгтэй гэдгийг бас уурчилсан. Тэгэхээр энэ хууль эрх зүйн хүрээнд бол ийм шийдлүүдийг бол хийгээд өгчихсөн байгаа. Ямар шатанда явж байгаа вэ? Одоо хуулийн төсөл маань үзэл баримтлалын хувьд Монгол Улсын их хурал дэмжсэн. Үзэл баримтлалыг бол одоо дэмжин гэдэг бол энэ хуулийн төслийг цааш нь явуулна гэсэн үг. Тэгэхээр одоо эхний шатны хилцүүлэг буюу нэгдүгээр хилцүүлэг дээр энэ хуулийн төсөл ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Өөрөөр хэлбэл илүү одоо хуулийн зохицуултуудыг сайжруулах чиглэлээр бас олон талын төлөөлөлөөс бүрдсэн ийм ажлын хэсэг байгуулагдаад явж байна. За иргэдийг төлөөлж уянга оролцож байгаа. Тэгэхээр таны хувьд тийм ээ энэ 16-аас доош насныхан хэрэгжилж байгаа тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Бас бодит байдлыг харлаа. Энэ дээр бас хизээнээс одоо цэгцэрх бол гэдэг бас хүлээлттэй байгаа юу? Та бол иргэдийг төлөөлж байгаа хувьд ямар байр суурьтай байгаа вэ? Ер нь бол ингээд бага насны ч юм уу ер нь бол ингээд 18-аас доош насны хүүхэд одоо жишээл энэ өгөгдсөн датан дээр ингээд хэрэг хосол гаргаж ийн гэд одоо жишээлбэл скутер ингээд 1.5 дахин өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өссөн байдалтай байна. Бид нэг юм ойлгох хэрэгтэй байхгүй юу? Хүн одоо жишээлбэл энэ тээврийн хэрэгсэл гэдэг ангилтад орчиж байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар хүн тээвэрлэг одоо ангилтаа хуулийнх нь тодорхойлт нь бас тийм байна. Тэрний ард сууснараа хүн жолооч болчиход байгаа. Жолооч болно гэдэг бол одоо жишээл нийгэмдээ тэр тээврийн хэрэгсэлтэй хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл жолоодод оролцох гэж байгаа байхгүй тий. Бид нэр иргэнийхээ хувьд жишээл бид нэр ингээд за би А үнэлэхтэй би үнэлэхтэй гэж явахаар тий бид тэр олон шат амжилгын ингээд сургалтын юм тий тэр практик одоо жишээл сургалтанд нь хамрагдсан. За энэ болох юм байна. Энэ аюултай юм байна гэдэг нэг тийм одоо тийм шүүлтүртэй болж иж би ингээд нийгмийн харилцаанд тэр тээврийн хэрэгслийг жолоодож орох гэдэг байгаа байхгүй. Гэтэл 18-аас доош насны хүүхдүүд бол тэр ойлголт юусэн ямар нэгэн байдлаар байхгүй байгаа. Тэнгүүтээ би одоо жишээл машин зам дээр ингээ машина жолоодж хахад надтай зэрэгцээд 12-оос 13 насны хүүхэд жаз скутертэй ч юм уу ингээ зэрэгцээд гараад ирж байгаа байхгүй машин зам дээр. Тэгэхээр би одоо жишээл аюу гайхчихсан. Би юу н жолооны курс сууж яах гэжсэн би. Ингээл замын хөдөлгөөнд оролцох боломжтой байсан юм уу. Тэгэхээр иргэнийхээ хувьд бол бид нар бүгдээр ийм нөгөө дилеммад орж эхэлж байгаа байхгүй. Нөгөө болно болохгүй гэдэг бүх шүүлтүрч байхгүй болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол бид ийм аюулгүй хотод амьдрах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэр яг энэ сурон скутер мофедээс үүдээд хүний хэр зөрчигдөж байна. Их зөрчигдөж байгаа тохиолдол хэр байна гэж харж байгаа сүмжид дараагаас эхлэв. Зөрчигдөж байна. Одоо яг энэ дээр ч асуулт бид нар яга хуулиас эхэлсэн шүү дээ асуулт өөрөө. Яг хуулигаа ярьж байгаа гэхээр эрх зүйн чадамжтай байсан их өөрийнхөө үйлдэлийн учир холбоодлыг ойлгож чадах өөр дагавраа өөрөө хариуцах гэдэг дээр л бид нэр эрх зүйн чадамж насны эзгаар энэ төр заадаг. Гэтэл одоо бол яг дураараа
нэг юм орон зай бид нар бий болгочод байгаа учраас л тэнд чинь зүгээр явж байгаа явган зорчиж хүртэл өртөөд шүү дээ. Нөгөө золж жолоодж байгаа хүн байна. Дээрээс нь хаамар явах юм. Ягууны замаар явна, машин замаар явна. Биднэрт за дугуйн зам байгаа хэсэгчилсэн. За буруу санаагүй бол 56 км гэлөө Улаанбаатар. Гэхдээ үргэлжилсэн дугуйн зам байхгүй. Ийм нөхцөл байдал донд бид нар бүгдийг явган хүн, машин, мотоцикл, мопед, сургууль, скутер та нар ингээд өөртөөхөө баг байгалийн уур яв гэж орчиж байгаа хэрэг одоо тэнд чинь хүн гэмтэх ийм эрсдлүүд үүсээд байна. Тэгээ хуулийг хянахгүй болвол одоо Жамбал Намс хуульчийн ярьж байгаа тэр замын хөдөлгөөний тухай замын хөдөлгөөний тухай хууль болоод 4 үйл дэмжиж байгаа. Бид нэр зохицуулах ёстой. Тэгээ юу хэрэгтэй вэ? Энийг хянах хэрэгжүүлэх механизм хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо байгаа зардаач гэсэн бидний бүрийн хэмж чадахгүй байгаа зүйл байхгүй. 16 хүрээгүйгээр мотоцикл нуусан бол яасан одоо тэр тээврийн хэрэгсэлж болоод тань болцсон юм яасан гэдэг тэр торгуул хөлийг хариуцлах гэж байгаа. Тэрэн дээр бид нэр тийм нэг талаасаа хатуу гэж хэлээ. Одоо хуульчийн арга замыг ажиллахаас гадна нөгөө ойлголт мэдлэг өөрийгөө хамгаалах дадал гэж юм чинь бас бид нар чинь чухал биш. Тэр ийм орон зайд ингэж зохицуултгүй орхиж байгаа нь өөрөө хүний эрхийг зөрчилдөг. Тэгэл шууд амнаас эрүүл мэндийн ярьж байгаа л да юм чинь. Тэгээ ийм байдалд өргөх үндэслэл болоод байна. Тэгэхээр одоо яагаад бид нар хавраас хамтдаа нэг орон зайгаа төлөвлөөд хамтдаа зохицуултаа хийгээд ойлголтоо хамтдаа тэр ялангуяа хүүхдүүд эцэг эхчүүдтэй өгөөд ингээд хамтдаа ийм нэг нөхцөл бүрдүүлмээр байна. За Жамбал сүрэн хөлжөө юу гэж бодож байна гэсэн. Тэ энэ хуулийн төслийг Монгол Улсын их хурл үзэл баримтлалын хувьд дэмжинэ гэдэг нь энэ хуулийн төсөл яг энэ хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй. Төрөөс энэ хамгийн гол нь энэ эрх хэрэгжүүлэг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлж байгаа. Хууль зүйн баталгаа. Тийм учраас яг энэ хуулийн төсөл бол яг энэ үзэл баримтлалын хүрээнд хуульчлахын зүйтэй юм байна. Яг тэгэхээр өнөөдөр Монгол улсад замын хөдөлгөөний дүрмд механикцсан тээврийн хэрэгсэл буюу автомашин, суудлын автомашин гэдэг бусад тээврийн хэрэгслүүдийн ангиллал байгаад байна. Мотоцикл гэсэн л ангилалтай байна. Тийм учраас энэ нэгдүгээр энэ тээврийн хэрэгслийн ангиллал тодорхойлтыг шинээр бий болгоё. Энэ тээврийн хэрэгслээр тавих шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдал үндсэн шаардлагыг хурдны асуудал тавья. Тийм ээ? А энэ жолоодох насны одоо шаардлагыг тавья. Жолоочд хориглолтын одоо шаардлагыг тавья. Энийг нийлүүлээд байгаа этгээдүүдийг зөвшөөрөлтөй болгоё. Ингэж төр өөрөө хянах механизм бүрдүүлэх гэдэг шүү дээ. Энд чинь өөрөө тэрийг нийлүүлж байгаа, үүсгэж үзүүлж байгаа этгээдийн бас хуулийг биелүүлэх, сахиж биелүүлэх, хэрэгжүүлэхээс их хамаарна. Маш их хамаардаг зүйл юм байна. Тийм учраас л мэдээж одоо хүний эрхийн зөрчил гарч байгаа. Гэхдээ бид нар энийг 2 дугаар энэ хуулийн төслөөр нэг чухал үзэл баримталд бол бид ямагт өмчлөгчийн эрхийг гагцхүү хууль заасан үндэслэлээр хязгаарлана гэдэг үндэслэлээр бас хүн энийг хэрэгжилж байгаа тэр хэдэн зуун мянган тэр хэрэглэгчийн эрх буюу одоо өөрийн Улаанбаатар хотод одоо ингээд өөр тохирсон тээврийн хэрэгслээ сонгож бас зорчих эрхийг бас бид нэр хууль зүйд ингэж хязгаарлахын тулд л энэ хууль эрх зүйн зохицуултыг бий болгоод байгаа гэж ойлгож болно бас. Нэг талдаа хүний одоо тайван байх эрх, нөгөө талдаа бас зорчих эрх гэдэг энэ хоёрын гол одоо гүүр нүрийн хууль болж байгаагаар л ач холбогдолтой гэж хэлэх гээд байгаа юм тийм. За үзэгчдээ тэгэхээр нийслэлийг төлөөлж нийслэлийн засаг даргын тамгын газрын хууль тогтоомж гэрээ эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Ууган Баяр ирлээ. Тэгэхээр танд энэ өдрийн мэнд хүргэе. Тийм. За тэгэхээр бид оролцогчдоос 2 асуултыг асуусан байгаа. Танаас багцлаад асуучий. За нэгдүгээрт бол 16-аас доош насныханд хизээ хориглох вэ? Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөөс бас захирамж гаргана гэж яригдж байсан боловч одоогор бол гараагүй байгаа. За хоёрдугаарт бол бид одоо аюулгүй хотод амьдрах хэрэгтэй. Гэтэл одоо дэг бүтц ямар байгаа вэ? Одоо хүний эрхийг зорчигчийн зүгээс ч гэсэн явган зорчигчийн зүгээс ч гэсэн бас зөрчиж байгаа одоо кейсүүд байна. Тэгэхээр ер нь хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь ямар гарц шийдлийг нийслэлээс илэрхийлж байгаа вэ? За нийслэлд бол одоо зам тээврийн хослын гэхэд дийлэнх хүн одоо нийслэлтэй гардаг. За үүнээс одоо скутер юм мопедтай холбоотой ийм зөрчил бас сүүлийн үед одоо нэлээд ихссэн. За энэний шалтгаан нөхцөл нь бол одоо зам тээврийн энэ скутер болон энэ сүүлийн техник хэрэгслүүдийн одоо шинээр одоо гарч ирж байгаатай холбоотой мөн зам тээврийн одоо орцогч тээврийн хэрэгслийн тоо жолоочийн тоо энэ замын нөхцөл байдал тэмдэглэгээ за зорчигчийн болон
жолоочийн одоо чадвар гэдэг юм те. Ингээд маш олон хүчин зүйлийн нөлөөнөөс болоод одоо зам тээврийн осол гарах нөхцөл бүрдэж байгаа. За нийслэлээс зүгээр нийслэлийн засаг дарга болвол одоо зам тээврийн ослоос өрсөн сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийг сурчлах ийм чиг үүрэгтэй байгуул. За ингээд энэ чиг үүрийнхээ өрөөнд бол тодорхой ажлуудыг бас зохион байгуулдаг. За хамгийн сүүлд гэхэд одоо 2025 оны 10 сарын 25-нд одоо А1453 гэдэг захирамжаар өвлийн тодорхой хугацаанд одоо скутер мопед энэ тээврийн хэрэгцүүдийг нийслэлд одоо төр зорчиг одоо хязгаарсан ийм зохицуулт байна. За скутер мопедтэй холбоотой энэ ер нь насны хязгаарч гэдэг юм уу тийм ээ бүртгэл энэтэй холбоотой эрх зүйн зохицуулт болон үндсэндээ одоо дутмаг байгаа юм. Тэ хязгаарс энэ зохицуулт байхгүй байгаа. Ингэснээр одоо энийг одоо нийслэлийн засгийн зүгээс энэ тодорхой хугацаанд хязгаарснаар бас энэ зөрчлүүдийг өвлийн нөхцөлд ядахтаа тийм ээ бууруулах. За энэ захирамжийн бас 2 дугаар заалтаар энэ эрх зүйн орчныг олсонгүй болгох, за бүртгэлжүүлэх тийм ээ насны хязгаартай холбоотой энэ зохицуултуудыг шийдэл гаргах зорилгоор одоо ажлын хэсэг байгуулахаар ингээд зохицуулт захирамжтай орсон байна. Тэгээ энэ ажлууд бол хийгдээд явж байгаа. За одоо тэгж бас хуулийн төслүүд бас санаачлагтаад ингээд явж байна. Тэгэхээр энэ бол одоо зайлшгүй одоо нийслэлд хийгдэх эрх зүйн зохицуулт мөн үйл юм байна. За хоёр дахь асуулт нь тийм ээ одоо аюулгүй хотод бид зорчих хэрэгтэй. Гэтэл одоо аюултай өдрөөс өдөрт одоо дулааны үйлдэлд аюултай болж байгаа. Энд дээр нийслэл бас анхаарж байгаа юу? Мэдээж энэ дээр бол тодорхой арга хэмжээний зохион байгуулж байгаа. Одоо нийслэлийн зүгээс одоо зам тээврийн одоо хөдөлгөөний тэмдэг тэмдэглэлийн асуудал тийм ээ. За хоёрдугаар замын асуудал. За скутер мопедыг зорчих ийм бүс тийм ээ зурвасыг тогтоох гэх юм. Энэ асуудлуудыг тодорхой хэмжээгээр замын үнэн дээр доорлуулахаар ингээд зохицуулт явж байгаа. За уянгагийн хүний эрхийн зөрчил, хүний эрхийг хэр зөрчиж гин гэж үзэж байгаа. Хүний эрхийн зөрчил бол асар их байгаа л да. Ер нь бол одоо жишээлбэл хүний одоо бид нэр зөвхөн ингээд одоо энэ статистик бол ингээд бие мах бодит гэмтэл учруулсан гэдэг талаас нь яриад тий. Хүн ингээд ер нь бол ингээд аюул мэдрэхгүйгээр өдөр тутмын амьдралдаа оролцох хэрэгтэй. Тийм үстэй. Хүүхдээ хөтлөөд би ингээд нэг хүүхд маань ингээд заавал ер нь хүүхд хөтлөн гэдэг чинь миний хүүхдийн эрх хэрэгс хангахдаггүй гэн шинж байхгүй юу? Манай хүүхэд бол ингээд хүүхд чи өөрөө хөдөлгөөнд ингээд тааварлагшгүй ингээд тэнд нэг цэцэг хараал тэнд ирвэхээ хараал ингээд гүйж явах хэрэгтэй шүү дээ ер нь бол хөдөлгөөн. Гэтэл одоогийн нөхцөлд бол манай хүүхд юу гэж ярьсан гэж чинь намайг эндээс хөтөл гэдэг байхгүй яагаад гэсэн чинь би ингээд энэ джет скутерын сүрүүнүүд ингээд нөгөө цахилгаан тээврийн эрсдэлтэй юмудаас айж ингээд явгууны зам дээр тэгж хэлж байгаа байхгүй. Бүр ингээд айгаад хүүхд ингээд надад наалдаад ингэж явж байгаа. Тэгэхээр тэр хүүхдийн ингээд тэр зан үйлээс нь юу ажиглаж чинь гэхээр тэр хүүхд ингээд нийгэмтэйгээ харьцах харилцаанаас ингээд айцсан байна. Тэрийг бол заавал би хүүхдээ жишээлбэл гэмтэлд очоод гар хүлийг хугалуулжад мэдрэх ерөөсө шаардлагагүй тий. Бид нар жишээл түрүүний ярьсанчлан шинжлэх ухааны тий байх гэдэг чинь өөрөө өгөгдөл цуглуулах гэдэг чинь зөвхөн тоон биш байхгүй чанарын байхгүй. Тэгэнгүүт чи хүүхэд одоо жишээл сэтгцийн хувьд одоо нийгмийн одоо сэтгцийн эрүүл мэнд ярих хэмжээнд хүрсэн байгаа байхгүй. Гараад айж байгаа шүү дээ тэр хүүхэд тий. Би ингээд нийгэмтэйгээ харьцахаас айж ин гэдэг айц төрж ин гэдэг чинь за жишээл би хүүхэд тэгж айж байгаа. Би ээж хүний хувьд жишээлбэл давхар айх байхгүй. За би ингээд гараад 5-6 скутертэй ингээд ёо дайруулах гэж штэ гэд минийх бол ингээд анхаарлын парализ болж болж байгаа байхгүй сэтгцийн хувьд. Би тэрнээс хойш бол би жишээл ажил дээр очиод бүтээмж гарахгүй надаас. Яагад бол миний сэтгц ингээд хүний сэтгц ч өөрөө ингээд хязгаартай байдаг байхгүй. Тэр нь ингээд байнгын атаканд өртсөн хүүхд бол хүн бол ерөөс тэрийгэ даван туулах чадваргүй болчихоо. Тэнгүүд нь бид нэр одоо жишээ шинжлэх ухаанчаар яриа гэх юм бол зөвхөн гэмтлийн тоо биш те бидний сэтгцийн эрүүл мэндэд үзүүлж байгаа тэр чанарын судалгаа гаргаж ирэх хэрэгтэй байхгүй одоо. За баярлалаа. Төмөрсөх захирлын хувьд тийм ээ таныг бол бид нөгөө анхдагч үйл ажиллагаа эхлүүлсэн компани учраас урьж оролцуулсан байгаа. Тэгэхээр таныг бас буруу тоххой өнцгөөс биш шийдэл хайцгаа гэдэг өнцгөөс яаж байгаа учраас та бас бити буруугаар ойлгоорой тийм ээ. Тэгэхээр ер нь бас ингээд замраагүй хэрэглээ болвол явган зорчигчдын ч тийм ээ одоо унж байгаа хүний хувьд ч гэсэн аюулгүй байдлыг хангахгүй байгаас үүдээр энэ хүү одоо хүний эрхийн зөрчил болж байна гэж одоо экспертүүд үзэж байна. Та одоо яг үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд юу гэж харж байна? Хүний эрхийн зөрчил бас ажиглагдаж байна уу? Манайх яг анх одоо 3 жил гаруй өмнө анх нээжсэн 3-4 мянган скутертэй нээжсэн. Гэхдээ
Гэхдээ манайх бол яг Европын стандартын дагуу жид манайх франчайзи юу болохоор яг тэрнийхээ дагуу скутер унаад явсан бол хаана яг зогсох бүх ингээ паркнуудыг бүгдийг тоожглоод яг зөвхөн ганцхан тэндээ унтрааж тэндээсээ асаагаад аваад хэрэглээд явах тийм үүрэгтэй тийм анханасаа тийм хатуу юутай явдаг байсан. Манайх скутер боллоо чинь цагт 20 км-ийн хурдтай явдаг. Ягаад гэвэл 20 км-ийн хурдтай явж байхад бол хүн ер нь автомашинаар явж байхад 60 км-ийн хурдтай явж байгаа тохиолдолд биендээ 2 тонн эзэн тээж явдаг гэдэг тийм статистик байдаг юм байна. Ер нь олон улсын юм дээр. Тэгэхэд цагт 20 км-ийн хурдтай явна гэж мэдээж хүн гимтлээ гэхэд бол тэгж айхтар бүр тэгж хүн дээр юу яахгүй тий. Одоо жишээл өөрөө гимтэж байгаа тохиолдолд бол хөндлөнгөөс гимтэж байгаа машин системтэй энэ дээр гэдэг бол мэдээж хүнд тусна л да. Тэгээд бид нар яг анханасаа ерөнхийдөө явал стандартынхаа дагуу жидийнхаа стандартын дагуу бид нар анх юунуудаа хөдөлгөөнөө хийгээд зохицуулаад явдаг. Би олон дахин бас цагдаагийн байгууллагатай очиод манайх ингэдэг тэгдэг уруугаа явж байхад одоо жишээлбэл манай скутер бол уруугаа явхад бол автоматар шууд өөрийгөө торомлоод цаг 20 км-ийн хурдтай явна гэхээс тэр чигтээ хурдтай уруугаараа явна гэсэн ойлголт тийм байхгүй. Скутер нь өөрөө тийм юутай зохицуулалттай явдаг. Яг хөө тэгээд мэдээж ихсэх тусам одоо тэгээд сүүлийн үед ихцэл одоо мопед энэ төр гэж нэмэгдээд ирчлээ ш. Тэгээд 3-4 компани ингээд хотоор юу яла мэдээж осол аваар янз бүрийн асуудал бол зөндөө гарч байгаа. Огцом хүмүүсээ огцом гарч ирээд ягаад гэвэл чимээгүй дуугүй явдаг техникийн хэрэгэл болохоор огцом явдаг хүмүүс айгуу чочин айн энэ төрөйгээд янз бүрийн юу мэдээж би ойлгож байна. Мэдээж би ч гэсэн эцгийн хувьд бол хүүхд битгий гэмтчихээсэ гэсэн юу бас санаа зовдол явдаг. Тийм болохоор энэ шийдлийг бол нэг тийшээ гаргахгүй бол мэдээж заавалчгүй гаргах шийдэл. За баярлалаа. Тэгэхээр халуун байр суурийг бүгдээ үзлээ. Скутер, сурам, мопедийн одоо хэрэглээтэй холбоотойгоор иргэд ямар байр суурьтай байгааг үзцгээе. За энэ бол Саппоро орчим мопедийг бол 16 нас хүрээгүй сурагчид маш ихээр унсан юм дүр зурагтай байна. Хүүхдүүд айгүй замраагүй хэрэглээтэй. Тэгээ ингээ эргээ харахад ингээд маш олон хүүхдүүд унж байгаа байхгүй юу. Тэгээ бас сонирхож унж जैन бас. Тэр 10 жил хүүхдүүд 5-аас 12 насны хүүхдүүд зүгээр л ингээд 2 давхраараа ингээд яваал унаад. Манай үеийнхэн амар ундаг байжгаад одоо бол өөрсдөө бараг юм аваад шээ. Тэгэхээр 16-аас дээш настай ангилалгүй одоо жишээлбэл унаа явж явах юм бол 400 гэж 400 мянган төгрөгөөр торгуулах нэ гэж ойлгох хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас тухайн үйл ажиллагаа эхэлж байгаа байгууллагуудад бол дуудаад мэдээлэл шаардлагыг өгсөн. Гисэн хэдий ч 16 нас хүрээгүй 12-тэй 14-тэй хүүхдүүд унаа явж байгаа зөрчил нийтлэг бүртгэж чинь. Аюулт шүү дээ. Ер нь амар аюулт шүү дээ. Би бүр ингээд арга шанаа ингээд айцтай л явж шүү дээ. Хэцүү л одоо гинт нөгөө орж ирж дайрчих гэдэг. Мөрөгчээ. Цаашиж ирэхээс урсгал сөрчтэй хүчээ. Ер нь хамгаалалттай малгай өмсөх нь чухал гэж боддог. Яг л одоо ямар нэгэн байдлаар эрсдэл тохиолдох магадлалтай. Би гэрзэнээс одоо скутер юм цахилгаан дугуйд дайруулах аюулгүйгээр зорчихгүй явган зам дээрээ. Одоо чи дайруулах аюулгүй гэдэг чинь наа чи айгүй юм сонио асуулт байгаа байхгүй юу? Хизээ ихэр чи одоо юу гэх юм төгс юм гэж байхгүй шүү дээ. Одоо ямар ч хөгжсөн нийгэмд одоо очиод юу гэх юм тийм ээ огт дайруулахгүй гэсэн юм байхгүй. Одоо бид нар тэрийг тодорхой хувьд барьж эрх зүйн зохицуулж дид үтцийг шийдэх хэрэгтэй. За тэгэхээр саягийн иргэдийн яриан дээр бол гудамжинд бол ингэж 50 алхаж чадахгүй болсон байнгын эргэж хардаг мөргүүлч видео гэсэн айцтай гэж ярьлаа. Тэгэхээр эхлээд одоо нийслэлээс асууя. Ер нь дэд бүтцээ яаж шийдэх вэ? Одоо нэг зам дээр бүгд одоо зэрэг гарч ирж байна. Тэгээд энэ зах замраагүй хэрэглээ байна тийм ээ. Нэг бол авто зам дээр зорчиж, нэг бол явган зам дээр зорчдог. Дэд бүтцээ хэрхэн шийдэх вэ? Тэгэхээр замын ер нь бол гадаадын улс орнууд ч гэсэн энэ мотоциклийн үед болохоор зэрэг тусгай зорчих хэсэгтэй байдаг. За замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тогтоомжууд ч гэсэн зорчих хэсгийн одоо дээрээсийн зорчих хэсгийн баруун гартлаар зорчих ийм зохицуулалт байгаа. За манайд өнөөдрийн байдлаар бол одоо яг энэ зориултын бас зам авахгүй байгаа тийм. Энэний хөрөлцөөгөөс болоод одоо явган хүний замаар зорчих тийм ээ. За өгдөгөр одоо нэг чадваргүй тийм туршлагагүй
энэ сургалтанд хамрагдаагүй хүүхдүүд сонирхож энэ хөдөлгөөнд оролцсноос болоод иргэдийг дайрж гэмтэх ийм асуудал бол хамгийн их түгээмэл. Тэгэхээр зэрэг энийг одоо яг зориултын зорчих замаар зорчих боломжтой энэ нөхцөлийг бүрдүүлэх энэ ажлыг л эрчимжүүлэх шаардлагатай. За энэ ажлыг одоо нийслэлийн өргөнд одоо тодорхой замууд дээр одоо өргөсгөж тийм ээ зориултын шугам тэр скутер мопед зорчих ийм боломжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Нөгөөтгөр одоо бас гадны улс орнуудад туршлагаас харахад бол одоо хүн олноор зөрчдөг ийм эсгүүдээр бол ер нь скутер одоо тийм ээ энэ зорчих хязгаарласан ийм зохицуултууд бас байдаг юм лээ. Тэгэхээр энэ их зүүн зохицуултуудыг зайлшгүй хийх шаардлагатай. За Янгийн хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа? Ер нь бол одоо сая гадаадын практик ярьж штэ жишээлбэл гадаадад бол жишээлбэл civic area гэж байдаг байхгүй. Тэрэн дээр болохоор ингээд нөгөө хүн олноороо зорчдог. Тэгээ одоо жишээл манай энэ номын сангийн тэр авил яалтчгүй civic area байхгүй. Тэрэн дээр бол жишээл явгууны гарц 60 м тутамд нэг байх хэрэгтэй гэдэг ч юм тийм зохицуултууд аюул их байдаг. Дээрээс нь юу гэдэг вэ гэхээр тэн дээр цагдаа байнга зогсож идэг. Дугуйтаа хүн дууныхаа ард мордол гарах юм бол шууд жолооч гэл шүмэлдэл зогсоодог. Германд бол жишээ тэр үйлчлэл аюул их харагддаг. За тэгэнгүүтээ одоо энэ цахилгаан тээврийн одоо хөдөлгүүртэй болцоод орж ирж байгаа нэг тийм тээврийн хэрэгслээ шүү дээ бидний амьдрал тий. Энийг одоо жишээлбэл Барселон, Торонто тий Австралийн Брисбен гэдэг ч юм аа одоо миний харж байгаагаар бол Парис хот те ингээд дэлхийн одоо ингээд 15 том хот бүрэн хоригдсан байхгүй. Тэгээ шалтгаан нь аюул янз янз байгаа даа. Жишээл Австралийн Брисбен бол нэг эмээг дайраад нөгөө эмээ нас орчиж байгаа байхгүй. Тэгээд хүний одоо амьд байх ирэхэд халтж байгаа тээврийн хэрэгсэлж байна гэд хаачиж байна. Барселон бол жишээл бид нэр ингээд аюулгүй уламжлалтай түүхэн хот болохоор энэ бол бидний ингээд нийгмийн одоо соёлын хөрөнгөд халтж байна гэдэг байдлаар үндслээр халчиж байгаа байхгүй. Дээрэс нь энэ аюу сонин сайн нэг энэ дээр дурддагтлаа да араас ирээд зочиж байна гэдэг юм Европт байхад гэж нэг сонин зүйл байгаа байхгүй. Тэрэн дээр юу гэхээр цахилгаан хөдөлгүүртэй машинд хиймэл дуу ингээд нөгөө хөдөлгүүрийн дуу тавьцдаг байхгүй. Яа тэгэхээр хүн ингээд хүн ирж байна зөвхөн нөгөө нэг харааныхаа одоо бядаараа тэрийг тодорхойлдог биш сонсголоороо заавал тэрийг тодорхойлдог юм байна л да. А тэнгуүдэ цахилгаан одоо хөдөлгүүртэй олчингууд бид нар араас ирж байгаа мэдгүй байгаад байхгүй. Ингээл зүгээр гитэж ирээл мангар хурдтай харуулсан ингээл дин гэл ороод ирдэг. Тэгэхээр нөгөө хүн шууд цочролд ороод байгаа байхгүй. Баруунд болохоор машиныг хүртэл ингээ хөдөлгүүрийн дуутай болгох гэдэг нэг тийм чиглэл рүү явцсан байгаа гэдэг. Бидний яа тэгэхээр хүн байхгүй. Бид нар мэдрэмжтэй тэрэн дээрээ суурилж бид нар нийгмийн харилцаанд оролцдог. За жамсараа олж. За тэгэхээр ерөөсөө л нэг зүйлийг л ойлгох хэрэгтэй. Энэ хотод явган зорчигч хэрэгтэй, автомашины зорчигч хэрэгтэй, өөртөө одоо тийм ээ тохиромжтой хөнгөн жижиг тээврийн хэрэгслийг одоо сонгож ажиллаа бүтээх тийм үү? Амьдралаа одоо бүтээх одоо ийм хэрэгслийг сонгож унж байгаа хэрэглэгчийн эрхийн асуудалж байгаа. Тэгэхээр тэр болгоны тусдаа зорчих тэр орон зайг буюу дэд үтцийг бий болгох нь өөрөө энэ ялангуяа одоо нийслэлийн одоо тий удирдлагуудын хамгийн чухал үүрэг. Харамсалтай нь бид нар өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд би одоо жишээлбэл энэ 10 жилийн өмнө 2014 онд Монгол улсад улсын хэмжээнд 740 мянган тээврийн хэрэгсэл 443 мянган суудлын автомашин байсан. Өнөөдөр 10 жилийн дараа 1.3 сая болчихлоо. Одоо эргээ замаа харахад бол нэг талд нэг түгжирсэн замтай тийм ээ нөгөө талд нь явган үний. За ингээд айл нь 5 км цагийн хурдтай болоо ирсэн. Одоо 3 км-ээс 5 км-ийн радиус дотор хотын төвд ажиллаа хөөцдөж байгаа хүн нэг бол алхах нь адилхан 5 км цагийн дараа очино. Машинтай явж байгаа хүн адилхан цагийн дараа очино. Тэр хүний хэрэгцээ бол нэг 10-аас 20 минут байгаад идэг. Энэ үзэгдлийг дагаж бий болсон үзэгдэл багхгүй юу? Энэ шинэ жижиг төрлийн тээврийн дэлхийд дахинд хориглоод байгаа улс орнуудын хувьд бол өндөр хөгжтэй орнууд бол аюулгүй байдал байд юм уу? Тэр оронд бол энэ нийтийн тээврийн асуудлаа шийдсэн. Нийтийн тээврээ автомашинаа хориглочихсон гэдэг чинь хотын төв дотор очиж идэм юм. Монгол улсын хувьд бол тэгвэл автомашинтайгаа ямар бодлого бариад байгаа юм? Ямар баталгаа байгаа? Юу хийсэн? Одоо нийслэл хилэлтэй. Ирэх жил хэдэн километр дугуйн зам барих юм бэ? Төлөв нь байгаа юм. Өнгөрсөн хугацаанд хэдэн жил дугуйн зам барьцээ? Ямар дэд үтс хийцээ?
Өөрөөр хэлбэл ингэж тус тусдаа зорчиж байгаа явж байгаа иргэдийн орон зай буюу тэр шээрлэх, бие биенээсээ шээрлэх, ижил тэнцүү зорчих эрхийг л бий болгож иж тэр сая аюулгүй зорчих үндэс нөхцөл байдал чинь бүрдэх байхгүй юу? Тэр хандлагыг л одоо өөрчлөх нь зүгээсний асуудал очоод. Түүнээс биш өнөөдөр 1.3 сая автомашинтай Улаанбаатар хотод 700 мянган автомашинтай энэ хотод өнөөдөр тэгвэл нэг бол явгаалах нь, нэг бол автомашин зов төгжрөн өөр ямар шийдэл байхгүй. За баярлалаа. За сүнжээ дарга. За одоо энэ нэг нэвтрүүлж байгаа компаниуд энэ дээр нэг хэд хэдэн юм. За орон зай манай нийслэлээс ярьж байгаа орон зай бий болгоё гэдэг. Тэгтээ сүүлийн үед би жишээ нь дуудаа явахаар нэг газар очиод шууд ингэж дуусчдаг байхгүй нөгөө зам нь айгүй төвхтэй. Энэ тэгтээ яв би өөрөө төлөөлөд ирсэн учраас хэдүүлээ нэг юм тэр орон зай тэлэх тухай ойлголт байдгүй юм бол яаж ухаалаг шийрлэх юм бэ гэдэг нэг юм ойлголт байгаас очмоо. Тэгээд явна замын сая хэлээд дээ шүү дээ оюунгийн судлаач хэлээд байгаа тэр манай бол тийм санал тавих гэдэг. Хэдүүлээ яг нэг юм хамгийн их зорчдог. Тэр бол нэвтрүүлээрээ бид нар бараг мэдэндээ өөрсдөө туршлаараа тийм нэг газар орхиныг хорчиж болд юм л дээ шүү дээ. Зорчиж болохгүй тийм хязгаар тавьчаа. Тэр айгүй баг хүрээ. Одоо хотын төвийн хамгийн их нэвтрүүлтэй баахан хүн зүлжчихэд тийм нэг хүрээ авахгүй. Тэрэн дээрээ хэдүүлээ болчмоор нэг хоёртон явган хүний замаар явбал тэр наад 20 км болмоор байгаа. Одоо хэд юм бүр багсаал тавь. Ингээд нэг ийм хэдүүлээ ухаалаг шийдлүүдийг компаниудтай би бол санал тавьж уулзъя гэж бодод байгаа. Нийслэлээс мэдээж ерөөсөө юу л хүснэ л дээ зохион байгуулалт хүснэ. Тэгээ яаж замаа хэдүүлээ яаж болох юм бэ гэдэг. Тэгээ ямар байдлаар хэдүүлээ төлөвлөлт хийгээрээ ийм сонин зам тавьд гэдэг нь бас гайхагддаг байхгүй. Ингээл гинт зогсож чинь гинт уруудаж одоо яа гэдэг юм бэ. Явган хүний замаа талч нь бас. Тэгээ дугуйтай хоороо би бол баян ингээ өгсөн урууд нь яа. Тэгээд би дандаа энийг одоо өргөжлөлттэй хүмүүс байдаг. За би жаахан нэг юм ингээд чирээд голдраад ингээ батлахгүй хүн гоо тэ ингээ явж идэг. Тэр хүмүүс яаж ч юм бэ. Хэдүүлээ бас хүн машиныг аюух бодож байна. Зорчлгүй л яах вэ? Гэхдээ энэ зүгээр айл нэгийг хэдүүлээ ингээл тэрний нэг гэхгүйгээр зүгээр хэдүүлээ хамтдаа эвтээх учраа бол амьдмаа. Тэгээ ус орнууд ингээ амьдраад болоод хэдүүлээ энэ ямар учрыг олчихвол гэдэг. Нэг ийм л байр суурьтай манайх энэ хавраас хамтдаа аюулгүй зорчиж тэрний өмнө бүх талууд компани нийслэлийг тэгээ бас хуулийн батлагч байгааг найдаад байна. Тэгээ хяналт тавах хэрэгжүүлэх байгууллагууд нэмэх нь нөгөө энэ залуучуудтай ажилтдаг төрийн бас байгууллагуудыг өрөөлмөр байна. Залуучуудтай мэдээлэл өргөмөр тэр үе тэнгийнхэнтэй өсвөр насны хүнд аюулгүй байдлын ойлголт байхгүй. Тэрийг бас сая манай уулзагч хэлээд дээ шүү дээ. Тийм учраас бид эргцүүн чадамж ярьдаг байхгүй. 18-наас доош бүрэн үр дагавраа ойлгодгүй эрсдэл тооцож чадахгүй учраас бид нэр эргцүүн чадамж бүрэн суугаагүй л гэж хэлдэг. Тийм хүмүүстэй очиод каск тэр юу гэдэг. Заавал компаниас нэхгүй байж байх магадaltaй. Өөртөө аюулгүй байдлыг бодъё л та. Ямар вариант байж болох, хөлбөр байж болох юм те. Бас бодмоор байна. Тэгтээ өсвөр насныхаа өөртөө энийг ойлгомоор миний миний аюулгүй байдал эцэг их юм мэдээж харсан байгаа. Гэр бүл юм байгаа. Гэт ийм хэвлээ нэг олон талын хүчин зүйл дунд л шийдэх ёстой. Гэхдээ гарцуул байгаа гэж бодоод байна. За төмөрсөх цахилгааны хувьд дэд бүтц дээр ямар байр суурьтай байна? Сая таны хэлсэнтэй ер нь бол одоо энэ хуучны нөгөө хүүхдийн парк одоо жишээлбэл хүүхдийн парк гэхэд тэрүүгээр ямар ч юу скутер мопед явах юу бүр хориотой. Бүр тийшээ очиод бүр унтчихна. Манайх тийм. Гэхдээ тийм зохион байгуулж болно. Зарим газар одоо шаардлагатай гэсэн ямар газар байна яг ингээд тодорхой газрыг бидэрт хилээд заагаад өгчих юм бол цагт 5 км одоо нэгсэнтэй хүн явган алхтал 5 км цаг хүртэл явна шүү дээ. Яг тэрний шиг ингээд заагаад газрын заагаад яг эндээс аагаас би хүртэл ингээд 5 км цагийн хурдтайгаар хоригдтойгоор ингээд явуулаад юу яа гэх юм бол бид нар хамаа болгоо. Бид нар бол аль болохоор ард иргэдийнхээ одоо зорчиж байгаа хүмүүсийнхээ саад болохгүй мэдээж байгууллагын хувьд бол бид нар ч мэдээж ямар хүн болгоноос ингээд шүүмжлэл одоо компани дээрийнхэн нэвдэр шүүмжлэл аваад ах хинч тгийг хүсэхгүй шүү дээ. Аль болохоор эвтэйхэн аль болохоор хэрэглэгчтэй аль болохоор зөв шуурхаа яаж байх уу гэдэг юудаар тал дээр л бид нар ажиллаж юу яаж байгаа болохоос биш хотын замраагүй байдлыг ингээл үүсгэл ингээл хэлээ. Та нар дураараа иргэл гэсэн гээд ингээд юу болох бол бүр утгагүй байна. Энэ нийгэм чинь зохицохгүй шүү дээ. Тийм болохоор юу яаж нийлж болно мэдээж аль болохоор яаж юу яах вэ гэдэг тал дээр л ухаан сэдэж толгой нийлж юу санаа нэгжил явал хэрэгтэй л асуулт. За баярлалаа. Тэгэхээр хэдүүлээ одоо явган зорчигчд тийм ээ ерөнхий нийгмийн талаас нь авч үзлээ. Тэгэхээр хэрэглэгчдийн зүгээс бас авч үзээ тийм ээ.
нийслэлийн иргэдийн хурлын тогтоол гаргана, захирамж гаргана. Тэгээд дандаа нөгөө нэг юм замын хажуудалд бид нар 50 санжийн юу зураад байгаа шүү дээ. Тэр зураас зурж байгаа. Тэрнгээрээ явна. Явгууны замаар нэг ч юу явахгүй. Нэгдүгээрт биш тийм юм байна. Би ингээд судалсан чинь дэлхий дээр энэ дугуй болон ийм скутерийн зам хамгийн минимумда метр 20 санжил байх хэрэгтэй байна. Энээс дотгошоо олчлоор өөрөө иргэдтэй аюултай болж эхэлт юм байна. Ер нь бол дундаж хэмжээ бол 1 метр 50-аас 2 метрийн хэмжээтэй дугуй болон скутерийн зам байд юм байл шүү. Тэгээд манай хүн ямар ч тийм юу байхгүй. Тэгээд одоо жишээлбэл ингээд хотын төвөөс ингээд зайсан руу гарахад хоёрхан гарцсан байхгүй. Нэг нь инх тайвны гүр, нөгөөх нь эрүүл мэндийн яамны хажуугаар. Хоёуланд нь 50 санжийн ямар ч зай байхгүй. Би яаж мэдэж юм би одоо 3 жил шахуу скутерээр явж байна. Sorry, тийм зай байхгүй. Тэгээ амьдралаас тасарцсан манай. Хотын дарга бол явгууны замаар огт зорчуулахгүй. Одоо автомашины замын хажуугийн өөний 50 см зорчуулна гэхэд энэ бол одоо яг зорчигч хүний зүгээс бол маш бага хэмжээгээ тэгж юм. Тэгэхээр яг зорчигчдын хувьд бол яалчгүй цаг хэмндэг. Энийг болгондоход бол төвчлээс сэргийлдэг гэдэг давуу талтай. Одоо иргэдийн зүгээс ч гэсэн айцтай, одоо төрийн байгууллагууд ч гэсэн шүмжилдэг ч гэсэн нөгөө талаас бас зүг зохистой хэрэглээ явж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ одоо энийг хязгаарлаж болов гэдэг айц байна. Тэгэхээр яг дэд бүтцээр ийм асуудал байна гэдгийг хэлж байна. Тэгэхээр яг 50 см юм уу, 120 см юм уу энэ дээр нийслэлээс мэдээлэл өгч. За ямар ч хэлсэн одоо замын одоо зорчих хэсгээр ийм зохицуулт хийх зайлшгүй шаардлага бол байгаа. Тэгээ мэдээж одоо чинь сүүлд л уншиж байгаа юм шүү дээ. Үзэл хэлж шүү дээ. За өмнө нь одоо замд одоо энэ зохицуулсан ийм чугам тавьж исэн юм бол байхгүй. Нийслэлийн хэмжээгээс одоо энэ замууд дээр бол одоо замуудын өргөдгөлийн ажлууд хийгдэж байгаа тодорхой ажлууд. За энэ хүрээндээ бол одоо тодорхой зайнуудыг зорчих боломжтой эсгүүдийг ийм нэмэлтээр хийх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Энэ хэмжээнийг бол одоо эрхлэх байгууллагууд одоо судалгааны үндсэн дээр гаргаж байгаа. За яг хэмжээгний бол би одоо шууд тэд байх хэрэгтэй ч гэдэг юм тийм ээ. Энийг бол би одоо шууд хэлж мэдэхгүй байна. За тэгэхээр уянгагийн хувьд тийм ээ яг энэ зорчигчийн зүгээс бол ингээд цаг хэмндэг гээ явхад бол ингээд тохиромжтой гэж юм. Тэгэхээр ямар шийдэл байна гэж харж байна. Яг одоо жишээл сая ярьсанчлан 50 санжийн зайг гэдэг бол жишээл нөгөө талаас нь үүсгэж штэ хаанч байдаггүй мэтэр ингээд 1.2 одоо метр 20 өргөнтэй байдаг гэд яг би бол жишээл за ингээд Сиднейд би өөрөө цахилгаан дугуй ундаг байсан. Вьетнамд би өөрөө мопед ундаг байлаа. Тэгээ Германд би дугуй ундаг байсан. Одоо би ер нь бол аюу олон төрлийн тээврийн хэрэгслээр унж явдаг хүний хувьд Австралид бол жишээл ингээд яг түрүүний хэлсэнчлэн машин замынхаа баруун хэсэгт нь дандаа яг 50 санжийн үнэхээр тийм нарийнхан замаар явдаг. Явгууны зам дээр бол зорчих ямар ч хэрэггүй. Дандаа машин замаар л явна ерөөс. Өнгийн дугуй унсан ч зөвлөгөөрт дугуй унсан ч тэгдэг байсан. Германд ч гэсэн яг л тийм байдаг байсан. Ерөөс энэ нарийнхан замаар явдаг. Зарим хэсгүүд дээрээ бол ингээд нөгөө парк гэдэг ч юм уу те ингээд одоо төлөвлөлт хийх боломжтой орон зайд бол 1.2-оор явждаг. Тэгэхээр бид нар бол зохицуулт хийхээр бол мэдээж хэрэг өөрсдийнх нь нөхцөл байдалд тааруулах хэрэгтэй. Дээрэс нь Австралид нэг анзаарчихсан аюу аятайхан юм юу гэхээр нийтийн одоо орон зайнуудаа 4 төрөл хуваацдаг байхгүй. Машин явахаараа хүмүүс бид нар ингээд нэг төөрөгдөд байдаг байхгүй. Ялангуяа шийдвэр гаргач нар машин хурдтай явах хэрэгтэй гэж ойлгоддог байхгүй. Гүү. Машин хурдтай явдаг орон зайг ингээ хуваацсан бидээ одоо хурдны зам гэдэг ч юм уу. Бусд үедээ бол civic area руу орж ирэх юм бол тэр машины хурд нь угаасаа 10 км/цагаас хэтрүүлж болохгүй гэдэг угаасаа зохицуултуудтай байдаг. Яг үүнтэй ижилхэн түрүүний нөгөө скутераа бид нэр явуулмаар байна гэдэг хэлж штэ тий. Явуулмаар байгаа юм бол тэр бид нэр civic space юм уу эсвэл машины ч юм уу парк гэдэг ч юм уу тэр хуваалтуудаа аюу тодорхой ойлгомжтой болох хэрэгтэй. Ойлгомжгүй байгаа болохоор ч бид бүгдээр яаж оролцохоо ойлгохгүй ингээл нэг тийм ой төрсөн цар мөчч л байгаа байхгүй. За Жамалсараа урьж. За тийм. Тэгэхээр хуулийн төсөлд маш тодорхой байгаа. Цахилгаан скутерээр бол ямар замаар зорчих вэ гэхээр эхлээд ундаг дугуйн зам эсвэл ундаг дугуйн инээгээ зорчно гэж эхний үүргэн. За ундаг дугуйн зам, ундаг дугуйн инээ байхгүй бол зорчих хэсгийн баруун талын хөвөөгөр явна гэж. За энэ нь байхгүй. Энэ нь хүндрэлтэй. Ийм тохиолдолд явгууны замаар цагт 10 км/цагаас хэтрэхгүй хурдтай зорчно гэдэг ийм л гарцаагүй байдал руу одоо шахсан тийм л зохицуултыг оруулж гисэн өнөөдрийн нөхцөлд. Тэг би хэлээд байгаа маа. Сэтгэл дутаад энэ хуулийн төслийг боловсруулах
төрийн эрх үе байгууллагуудад ингээд мэдээлэл авах, цуглуулах явцад энэ жижиг тээврийн хэрэгслийг хариуцах эзэн алга байна. Монголын төрд хууль зүйн дотоод хэргийн яамд энэ асуудал өнөөдөр зам тээврийн осол энэ бүх зүйлтэй одоо тэмцэх чигүүрэгтэй албал хууль зүйн дотоод хэргийн яам. За нийслэлийн хэмжээнд одоо тэмцэх нь одоо нийслэлийн удирдлагууд. Тэгэхээр би бол юу гэж нэхээ нэгдүгээрт бол энийг жижиг гэж харсан байна. Монголын төр. Хоёрдугаар сэтгэл нь дутж байна. За бид нар бүгд амьд Казахстан улс Алматы Астана хотод очисон. Тэнд ялангуяа Алматы хот бол Монголтой их төстэй. 3-4 орчим сая хүнтэй. Хотын төвийн хэсгүүдэд нэгдүгээр игнийг бий болгочихсон байна. Түрүүний хэлээд байгаа сүнжид даргын хэлдэг. Манай нэг проблем нь болохоор явган үн нь болохоор гарцтай байгаад байдаг. Ундагдах нь гарц байдаг. Тэнд адилхан гарц хийсэн байна. Гэрэн дохой хийсэн байна. Бүр ингээд тусдаа бие биентэйгээ зохицож явдаг уулзуурууд бий болгосон байна. Тэр нь шинээр бий болгоогүй. Хуучин одоо тий Алматы хот хуучин хот шүү дээ. Хуучин хотын төлөвлөлтөөр бий болгосон байна. Гэтэл манай нийслэхэн айгүй туушинтай. Өнөөдөр энэ хотын замыг өргөтгөхөд ямар ч үр дүнд хүрэхгүй гэдэг ойлгоцсон. 1.3 сая автомашин одоо хаана багтаах гэдэг хот. Тэгсэн мөртлөө явган зам ихээр зарим газрууд болохоор бараг 10 м өргөнтэй ойлгомжгүй. 10 м өргөнтэй газрыг яагаад энэ жижиг тээврийн хэрэгсэл шиэрлэж болохгүй байгаа. Тэр орон зай үүсэхгүй байгаа. Сэтгэл бай бүрэн болцоотой. Инх тайвны гүүрэн дээгүүр яагаад Олимпийн гүүрний хажуу талд модон гүүр бариад байгаа мөртлөө одоо энэ каркасын гүүр бариад байгаа мөлөө инх тайвны гүүрлэр яагаад барьж болохгүй байгаа. Яагаад ярам хүртэл одоо та нар хараа л да. 120 мянгатаас ингээд цагаан алга хүртэл явхад нэг дугуйн зам шиг юм байгаа. Тэнд ямар цахилгаан тээврийн хэрэгсэл зорчих болцоо байхгүй. Тэгээ модон дотор, бутан дотор. Гэтэл явган замд болохоор 3-4 гинэл болгоод идэг. Энэ зунжингаа замын ажил хийлээ гэсэн тэр цагаан алгыг хардаа замаа л өргөтгöd байх. Тэгэхээр нийслэл чинь өөрөө энэ асуудлаа шийдэж энэ аль иргэн нэг ч болтгой иргэн энэ өнөөдрийн энэ хортой одоо моторт буюу энэ механизм тээврийн хэрэгслээ салъя. Тэмээ жижиг тээврийн хэрэгсэл өөртөө лай удахгүй, бусдад төв удахгүй гэж зорчигээд байгаа энэ хэрэглэгч одоо иргэний орон зайг бий болгохгүй мөртлөө энэ асуудыг хориглоно гэж сууж байгаа энэ нөхөр бол нэгдүгээр би хэлчихье. Энэ нөхрийн одоо захирамж бол ямар ч хууль зүйн үндэслэхгүй. Энэ шүүхтээ шууд унна. Энэ хүнд өнөөдөр хууль тогтоох хэрэг байхгүй. Монгол улсын хэмжээнд, нийслэлийн хэмжээнд хууль тогтоох хэрэг байхгүй. Тийм учраас ингэж жижиг тээврийн хэрэгслээ ингэж ад үзээд байгаа явдал нь өөрөө одоо болохгүй байгаа. Би энэ дээр дахиад хэлж болно шүү. Би Бээжин хотын бүхэл бүтэн бүгд амт хятад ард улсын сүүлийн 20 жилийн би судалгаа хийж болно. Хоригснороо дараа ямар үр дагавар гарсныг би хэлж чадна. Одоо ямар зохицуулт руу шилжсэн. Хориглолтоос илүү зохицуулт руу шилжсэн байна тэр орон. Тусдаа зам бий болгочихсон байна. Тэгээд Бээжин хот өнөөдөр 22 сая хүнтэй хот өнөөдөр төгжрөлгүй болсон байна. Явж судлах хэрэгтэй. Энэ орон зайгаа бий болго. За баярлалаа. Хотынхон ялангуяа тийм. Хүнийх үндэсний комисс эрүүл аюулгүй орчинд амьдрах ямар байна 23 дахь хэлтгэлтэй авч үзсэн. Тэгээд тэрэнд уус агаарын бохирдол, орчны бохирдол, өсний бохирдол ярихын сацуу хотын стандарт ер нь ямар байдаг вэ гэд судалсан. Тэгээд бид нар бол ер нь хотын стандарт ярихад том хэцүү болсон юм байлээ. Улаанбаатар хоттой төвлөрөө. Олон асуудал байгаа нөө Шатгуун дэгвэг станц, юуны сургуулийн хажууд барилгын алгын нөгөө хүүхдүүдийн бид нар нөгөө хүүхдийн эрхийг илүүд үзнэ гэд конвенцгаа дагаад хууль тогтоомын дагуу хилдэг боловч хүүхдийн тоглоомын талбай стандартын дагуу биш. Тэгээд энэ замын нөхцөл байдал гэхээр явган үний замын нэг стандарт байна л та баталсан. Нөгөө үл олддог учраас нэг алтраагүй болоогүй ийм гялгар биш дойдөлөө бол мэдэн штэ амьдралынхаа туршлагаар стандартгүйгээр тэгэд ийм тэр олон нөхцөлүүд ерөөсөө яад юм бэ? Хангадгүй юм байна. Тэгэд яаж өөрчлөхийн гэдэгтээ бас хангалттай өвчин чармаалтад бол гарахгүй байна. Шинээр тавьж байгаа зам. За хуучнууд нь тавигдсан байдаг юм байж та ийм. Тэгээ шинээр тавьж байгаа дээр яагаад энийг өөрчилж хэдүүлээ болдгоо юм бэ? Нэг юу таагаад яваад нэр ямар сэтгэл төрдөг вэ гэхээр хүний эрх үндэсний комисс ингээд судалгаа шинжилгээ статистик авахаар хэдүүлээ дандаа нэг ийм арга хэмжээ авсан гэж яваад тэг хүндээ хэлт юм уу гэдэгт бид нэр ерөөсөө эцтэй хариулж чаддгүй л хүмүүс юм бэл. Хүн дээлтэй мөхөр эцтэй бол үгүй үр дагаврыг бид нар хамтдаа үлээж байгаа хүмүүс чинь энэс ангид Улаанбаатар иргэн гэж байхгүй байцтай ямар нэг орчтын бохирдол энэ стандарт бүгд л явж байгаа, зорчиж байгаа, амьдарч байгаа, ажиллаж байгаа ийм л хүмүүс чинь бид нар чинь оршин суугчтай. Атал нэг юм хийхээрээ нөгөө нэг уялдаа холбоо, салбар дундын холбоос шинжлэх ухаанч тооцоолол энэ төр алга болчих юм аа. Дайцгаал нэг асуудлаа шийдэхин төлөө явчихаар нөгөө давхар гарч ирэх
үр дагаврууд нь дахиад сөрөг үүсэв. Тэгээд тэрийгэ шийдэх гэдэг нэг ийм гинжин хэлхэр үүдэлээ ороод байгаа дүр зурагтай. Тэгэхээр нэг ийм гал унтраах байдлаар асуудал хандаад байгаа нь бид нэр ерөөсөө стандартыг ерөөсөө сахиж мөрдөхгүй ийм л өсөл байдал байна. Өөрчилж болно. Одоо өмнөхөө өөрчилж болно, дараагийнх гэж өөрчилж болно. Энэ туршлагууд байж бид нэр ингээд бүгдийг нэж бүрэн зохицоорн чадахгүй юм бол дэд бүтцийг ялангуяа чадахгүй юм бол өөр ямар юм хувилбарууд байж болох юм бэ гэдэг зөндөө бид нар чинь шинэ дугуй нэгэд авах хэрэггүй байгаа байхгүй юу? Олон ёсуудад зөндөө хувилбар байж байхад тэгэхээр тэндээс нь хамгийн энгийн практик шийдэлтэй хүн дээлтэй ийм хувилбаруудаа авч суумаар байна. За хүмүүс захирлаа. Надад бол энэ Нямбатар даргын хэлсэн юу бол бас нэг их нийцгүй байна. Яагаад гэвэл хөө замаар урсгалаа явж хахад манай өнөөдөр машинарыг би ингээд машинтай ингээд явж хахад ихэнх машин за 100-ны 80% гэхэд би хэлцдэггүй дохио өгнө гэж байдгүй. Одоо чигээрээ одоо скутер юм уу мопед оноод явж байгаа хөөгээр явж байгаа одоо чигээрээ явна гэхэд машинтай хүн баруун тийш нь ирэх юм уу дохиогоо өгнө гэж байхгүй шууд ирэх юм бол тэгээд тэр хүн яах вэ? Ослоовор тэгэл эцсийн дүнд юу нөгөө скутер мопедийн нэрэл гарч ирж байгаа байхгүй юу? Машинтай мөргөлцөн тэр нь тэгсэн ингэсэн. Тэгээд тэр хүн энэ тэр гимтсэн. Энийг бас нэг жолооч нарт үгүй бол энэ жолооч нарын сургалтанд тийм дохио өгдөг гэдэг тийм юм өгдөг юм уу? Тийм мэдлэг байдаг юм уу? Үгүй юм уу? Би бүр гайхаад байдгийг. Дохио өгнө гэж өнөөдрийн 80% нь бараг өгдөггүй. Машин эргэлт баруун зүүнөө ирээд машинд нь байсаар явбал би бүр гайхаад байдаг юм болов гэж боддгийг. Тийм болохоор тэр асуудал бол айгүй хүндрэлтэй болчихсон. Хөөгөр явж байгаад хөөгөр заавал яв гэж байгаад хөөгөр явж болно. Явлаа гэхэд машинтай усууд нь бол тэр дохио мохоогоо хаашаа ирэх гэж яг хүнд юу ойлгомжтой явж явах хэрэгтэй. Замын юугаад харилцан биеинтэй хөндлөж ингэж явж ивэл бас зүгээр байгаа байхгүй юу? Хоёрдоод ирэхэд хоёр дахь юу асуудал юу гэхлээр одоо явган зам скутер мопедийн зам хоёрыг бараг нэг болчиход байгаа шүү дээ дундуур нь хуваачсан. Явган явж байгаа хүн тэр нөгөө дугуун замаарч явж байгаа аргаа бараад нөгөөдөл чинь хүмүүсийн дундуур ингээд шилжээл явган зам руу гарч байгаа. Гарахаас өөр арга байхгүй нөгөө хүмүүс нь. Нөгөө явган явж байгаа хүмүүсүүд дугуун замаар ингээд яваад тахлаа чи яаж ямар дайраад гаралтай нь ториол гарахаас зүгээр арга байхгүй. Тэгээд энэ зохицуулалт нь нэг жоохон ойлгомжгүй болчиход байгаа байхгүй. Энийг нэг ямар нэг аргаар зохицуулах хэрэгтэй. Тиймээд энэ одоо нэгдүгээр хороолт энэ төр бол үнэхээр айгүй гоё өргөн юм дугуун зам ойлгомжтой ингээд дугууны зурагтай дугуун зам энэгээр явдсан шүү гэсэн тийм юу байдаг юм билээ. Гэлээч гэсэн яг тэр нэгдүгээр замын нэгдүгээр хороолтын тэр зам дээр улсууд зуны үйлрэлт одоо нэг сезоны үеэр бол улсууд тэр зам дээр явган алхаад явж л байгаа байхгүй. Тийм болохоор тэрийг хүмүүст бас явган очиж байгаа хүмүүс бол бас ойлгуулах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэл хамаг буруу нөгөө скутер мопед руу л орчих. За баярлалаа. Тэгэхээр ер нь бол энэ зах замбрааг хэрэглээ бий боллоо тийм ээ. Машины замаар зурчиж идэг, явган замаар дугуун замаар зурчиж идэг. Дээрэс нь урсгал сүрж байгаа тохиолдолч байна. Тэгэхээр энэ зах замбрааг хэрэглээ бий болчихлоо. Тэгэхээр та бүхэн бас хувь зүгээсээ шийдэл яриад тэгээ хэдүүлээ хилцүүлгээ өндөрлцгөө. Тэгэхээр төмөс захирлаас эхлээд шийдэл яриад тэгээд дуусгацгаая. Гэхдээ нэгд бол мэдээж манад бол замын тээврийн цагдаагийн газраас бол байнга хилдэг л дээ бидэрт ингээд сторк хийгээч ингээд юу контент ментед хийгээд явал манайх анх нээж байхдаа манай жет компани бол сторк хийгээд гаргадаг байсан. Юу янз бүрийн үйл ажиллагаа нэртэйгээ цагдаатай хамтарч үйл ажиллагаа бас хийгээл гаргаж л байд юу яадаг гэсэн. Контент ментед энэ төр бол хэд бол хийгээд тэгээд юугаар Facebook сошиалар бол манайх бол тараагаад явуулдаг л байсан. Тийм болохоор одоо тэгээд цаашид одоо ингээд бид үнэхээр хамтарч ажиллахад бол хизээд бэлэн би манай компани бол байнга л хэлдэг хамтарч ажиллахад хизээд бэлнэ. Бидэрт бол ямарваа нэг хүнийг бол гимтэж юу яах мэдээж хүсэхгүй хүн ямар компани хүсэх вэ? Үйл ажиллагаагаа ингээд эвтэйхэн ингээд хотынхаа хөдөлгөөнд нийцээд иргэдийнхээ явган зорч байгаа хүмүүстэй бас ийдэх ингээд хамтраад ингээд ажиллахад бол манай компани бол хизээд бэлэн байна.
За сүнжээ дараагийн зүгээс. Өмнө ярьснуудаа багцлаад нэгдүгээр хууль батлагдчихвал их тодорхой болох гэдэг юм жирэмн. Тэгээд энэ хууль журам заасны дагуу манай үйлчлэл үзүүлж байгаа компаниуд энэ нэг юу хийчихвэл те зурвс за тэр нэг аюулгүй ажиллагааны хурдны асуудал байна. Тэгээд мөн одоо тэр каскийн асуудал дээр ямар хөлбөр байх юм бэ? Гурав дахь нь ялангуяа хүүхдүүдэд мэдээлэл ойлгуулах энэ ажил дээр төрийн бас байгууллагуудыг хамтраач гэж уриалмаар байгаа сэтгүүлчдээ бас эцэг эхчүүд нь бас насны өрсөн хүмүүс, эрх зүйн чадамжтай хүмүүс бас энэ дээр хариуцлагатай хандах хэрэгтэй байна. За тэгээд эцэст нь бид нар энэ дээр бол ер нь нийслэлээс хамгийн гол нэг үүрэгэл гарч байгаа юм л да. Орон зайн төлөвлөлтийн асуудалтай, нэг зохицуулалтын асуудал. Гэт нэг ийм дүрийг итгэлээ шийдчих юм бол тэгээд одоо ярьж байгаагийн ач холбогдол нь 4 сараас өмнө энэ бүхнийг бий болгож байна. Тэгээд 4 сараас эхлэхээр одоо захирамжийн хугацаа цуцлагдаад эхлэхээр хамтдаа аюулгүй зорчгүйц орон зайгаа мэддэг, хурдан ойлгоцсон, бэлэн байдалтай мэдсэн сурцсан тийм зорчигчид жолооч мэдлэгөнд оролцох ийм л нөхцөлийг бүрдүүлсэн л гэж бодож байна. За Жамсруу хэлж. За би та бүхэнд яг базаад үнэт хэлэх юм бол өнөөдөр бид нар хардчихсан юм эрх зүйд үндсэн хуультай орон. Нэгдүгээр энийг бид байнга санаж явах хэрэгтэй. Энэ юу гэж хэлэх гээд юм гэхээр нэг талд хүний одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх гэдэг том зорилго байгаа. Энийг ойлгож. Нөгөө талд бас хүний өмчлөх эрхийн асуудал хөндөгдөж байгаа. Ийм бүтээгдэхүүн үйлчлэгээ санал болгож байгаа бизнесийн эрх ашгүй байна. Мөн энэ тээврэгсэл өнөөдөр байгаль орчин давуу талтай буюу хорт тааны эсрэг тийм ээ. Хоёрдугаар замын төвжилд ямар давуу талтай болохоо харуулад явж байгаа. Ийм тээврэгсэл. Тэгэхээр энийг хэрэгжилж байгаа хэрэглэгчийн бас нэг эрх ашигын асуудлууд хөндөгдөж байна. Явган зорчигчийн эрх асуудал хөндөгдөж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацааны ингээд хуулийн төсөл босруулах хэвчээд бид нэг Европын 30 орчим орны хуулиуд байна. Өмнөд хөршийн орны хуулиуд байна. Ингээд явж байхад энэ үг тэнцвэрийг хангасан одоо эрх зүйн ухаалаг зохицуулалтгүйгээр одоо явсан шийдвэр бүхэлдээ амжилт олоогүй юм л. Тийм учраас энэ хуулийн төсөлд бол аль болох энэ тэнцвэрийг олохыг хичээсэн. Нэгдүгээр энэ цахилгаан дугуй скутерийг англи тодорхойлтыг шинээр бий болгосон. Хурд нь ийм, хөдөлгүүр нэм хүчин чадалтай, жинэн хүртэл юм байна гэж заачихсан. Тэгээ насны хязгаарлалтыг тогтоочихсон. Жолоочийн одоо тэр behavior гэж яддаг буруу зан үйлийг хоригдчихсан. За энийг гол нь нийлүүлээд байгаа этгээдүүдийг зөвшөөрөлтөөр бизнес эрхлэх эрх зүйн орчныг бий болгосон. Өнөөдөр энэ улс орнууд бол энэ тал дээр ажиллаж байгаа юм бил. Тухайлбал Казахстан улс бол одоо тэгээд дээр нь хамгийн чухал нь бүртгэлжүүлэх, дугаар болгох. Тийм ээ? Энэ техникийн одоо хяналтын үзлэгт хамруулах гэх мэтлэг ийм хуулийн шаардлагуудыг бий болгосон. Та бүхний хүсэж байгаа тэр нийтийн амралт зугаал, парк гэдэг бүх юм дээр хурдны хязгаарлалтыг 55 км/цагаас хэтрэхгүй байх гэдэг хязгаарлалцсан байх жишээ нэгээд аль болох цогцоор нь шийдэх гэж одоо зорьсон байгаа шүү гэдгийг л одоо хэлж дээ. Тэгээд энэ хуулийн төсөл бол зайлшгүй одоо батгагдах ёстой эрх авраас хойш. Тэгжээж энэ асуудлууд нэлээд зэгцэрнэ гэсэн ийм ойлголттой байгаа. За баярлалаа. За баярлалаа. За би иргэн хүнийхээ хувьд бол энэ шинэ хуулийн төсөл бол ерөнхийдөө оролцогч талынхаа нөхцөл байдалтыг ерөөсө харгалзаж үзээгүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрлээ сая. Яагаад тэгэхээр нийгмийн харилцаанд оролцож байгаа харилцагч тал гэдэг чинь одоо самбаачлах чадвар хүүхэд настай хүн түрүүчмэд дээр арьсан те одоо тэрэгцэртэй хүмүүс ч юм уу тийм хүмүүс оролцогч талууд байгаа. Гэтэл шинэ хуулийн дээр шүү дээ 10 км/цагийн хурдтайгаар тэр том төмрийн маастай тээврийн хэрэгсэл явган үний замаар явах хэрэгтэй болгоно гэж шилж байгаа байхгүй. Уучлаарай би одоо жишээлбэл бага насны хүүхдийг 10 км/цагийн хурдтайгаар тэр том төмрийн мастагаар очиод мөрөх юм бол тэр хүүхэд дээ шүү дээ зүгээр тэр хурдаас нь ирж байгаа хурдаас нь айн очиод мөрөх юм бол ямар нэгэн байдлаар гэмтэл авна. Тэгэхээр надад бол жишээлбэл шинэ хуулийн одоо жишээлбэл өргөн барих гэж байгаа юм биш үү? Нийгэм эдгээр өөрсдөө хууль барих гэж байгаа хүмүүс нь өөрсдөө энэ одоо скутерийн зан үйл гэж яриа behaviorтэй ямар байгаа нөхцөл байдлыг өөрсдөө ойлгоогүй байгаа юм шиг байна гэж харагдаж байна л да. Яа тэгэхээр бид нарт ингээд энийг одоо жишээлбэл бүгдлийн оролцогч талын одоо машины тээврийн хэрэгсэлтэй байх тэр одоо ямб болон хүний эрхийн динамик хоёр явагдаад байгааг ерөөсөй ойлгоогүй байна. Машинтай байх, тээврийн хэрэгсэлтэй байх гэдэг чинь явган явахын дараачийн шат байхгүй. Тэр дараачийн шатанда ахихын тулд бид нэр тийм сургалт мургалтантаа сууж ийж дараачийн тэр ямбаа эрхлэх одоо идэх эрхийн нэгдэх гэдэг байгаа байхгүй.
байхгүй. Анхны суурь нь бол ерөөсөө хүний эрх амьд байх, би явган зарчиж байхдаа айдасгүй те нийгэмтэйг оролцох эрх байгаа байхгүй. Дээрэс нь энэ дээр нэг юм яригдахгүй байна л да. Өмчийн эзэн хариуцлага яаж хүлээх талаар хинч ерөөс одоо хүртэл нэгж дуурсангүй л дээ. Бид нар жишээл би барилгатай байлаа гэж бодоход миний барилгын дээврээс жишээл нэг юм унаад барилгын хавтан унаад хүнийг гэмтээсэн байх юм бол би өмчийн эзнийхээ хувьд хариуцлага хүлээдэг тий. А гэтэл шинэ хуулийн төсөл дээр болохоор одоо скутерийн үйлчлэгээ эрхэлж байгаа компаниуд ямар хариуцлага хүлээх юм бэ гэдэг талаар ямар ч юм оролцоогүй байна л да. Хуулийн төслөө үзэхгүй. Одоогийн байдлаар бол жишээлбэл хардаа би бол ч хүчнөө мөргүүлж та хуулийн төслөө уншсан уу? Хуулийн төслөө уншиж дараа нь хэлэхгүй бол хуулийн төслийн 13 эштрийн 2.11 дээр нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй скутерийг ашиглах явцад бусдын амнаас эрүүл мэнд эд хөрөнгөд учирсан гийм хорыг нөхөн төлөх эрсдлийн сан байгуулах. Эсвэл тээврийн эрсдлийг даалгад хамруулах зэрэг эрсдээ сэргийлэх арга хэмжээг авах үргийг энэ төрлийн үйлчлэгээр хэрэгжүүлэлт үүрэг болгочихсон байгаа. Тэр нь дөрөв хэлсэн шүү дээ би. Номер 1 ундаг дугуйн зам эсвэл ундаг дугуйн нэгээр зорчих үүрэгтэй гэд хуульчилсан шүү дээ. Тэр нь байхгүй бол гэдэг ийм зохицуулт руу оруулж байгаа. Яг тэгэхээр Улаанбаатарын өнөөдрийн энэ дид үтцгүй төлөвлөлтгүй энэ замбраагүй энэ одоо зөвхөн нэг хідэн автомашина харгалгасан энэ байдлаас чинь болж өнөөдөр ийм гац руу түлхэж байна. Хэрвээ энийг хоригдох юм бол тэгвэл энэ асуудал бол одоо зам дээр ингээд зорчноо, баруун талаараа зорчно гэвэл энэний дараах үр дагавар осол бол ёстой хэд дахин даабалтыг би хэлж таашгүй шүү. Энийхээ хариуцлагыг харин Монголын төр Нямбатар дарга үүрэх ёстой. Хэрвээ одоо энэ дээр зам дээр адилхан зорчноо, жижиг тээврийн эрсдэлтэй усуд гэвэл. Тэгэхээр тэрийг анхааруулах хэрэгтэй. Тийм учраас хуулийн төслөө иргэд хэрэглэгч бүх талууд анхааралтай уншиж судалж ажил хэрэгч саналуудыг энэ хуулийн төслийн ажлын хэсэгт нээлттэй өгөх ёстой. Тэгэхээр ийм идэвхтэй байх хэрэгтэй. За та уянга дүгнээд дуусгачихгүй тийм ээ. Ерөнхийдөө энэ хэрэглээг хэрхэн зохицуулах. Ер нь бол хүний эрхийн динамик ойлгомоор байгаа байхгүй. Бид нэр ингээд явган жишэл явах гэдэг бол амар асуудалтай байгаа байхгүй. 120-ийн одоо жишэл номын сангаас бид нэр одоо номын сан бол үнэхээр маш их ачаалттай хэсэг байхгүй. Тэрэн дээр шүү дээ явган үний гарц угаасаа баг байхгүй заяа. Тэрэн дээр бид 5 минут зогсож гэрлэн тохиор. Тэр бид нэр ингээд хүн байх гэдэг хүндэтгэлээ орчноос ерөөс авахаа болцсон байхгүй ерөөс. Явган би хөлдөж өгөх гэдэг 5 минут зогсож машинад яваал. Арай гэж гараал тэр одоо номын сангийн тал руугаа очингод явгууны замыг ингээд таллаад дугуйн зам ингээд 10 жилийн өмнө хийцэн байсан тий. Тэрүүгээр одоо хүртэл ингээд скутерүүд ингээд хурдлан явсан. Би ингээд хүүхдээ бариад хөтлөд явхад багтдаггүй байхгүй. Тэр үлдсэн хэсгээр нь би 2 хүүхэдтэй хөтлөл явдаг бага насны хүүхдүүдэд. Тэгэхэд миний эрх ерөөсөө тэр одоо би бол ингээл тасралтгүй л яаж амьд гарах вэ эндээс гэж ерөөсө бодож байгаа байхгүй. Би нийгмийнхаа гишүүнийхээ хувьд одоо оролцогч талын хувьд миний эргэн тойронд ямар мессеж өгдөг вэ гэхээр ерөөсөө хурд. Гэхдээ би одоо нөгөө талд нь би ингээд энэ хурдын дунд яаж бага насны хүүхдтэйг амьд үлдэх вэ гэдэг бүр ингээ аргаа ядсан байдалд орцсон байгаа байхгүй. Тэгсэн чинь дараагийн хуулийн төсөл дээр явгууны зам дээр хэрэв дугуйн зам байхгүй бол явгууны зам дээр 10 км/цагийн хурдтай явж болно гэж. Биднэрт тэр дугуйн зам чинь байхгүй шүү дээ. Гэхдээ бид нар зүгээр явгууны зам дээр л амьд баймаар байна. Би ингээд машин зам дээр би ингэж явмаар байна гэдэг эрх юм би хүсэж байгаа биш. Зүгээр тээврийн хэрэгсэл дээр нь хөдөлгүүртэй юм болвол бусдын амь насанд эрсдэлтэй тийм тэр эрсдлээс л би ангид баймаар байна. Би тэгээд зөвхөн өөрийнхөө одоо би бол бултаж чадна өөрийнхөө үеийн хувьд. А манай хүүхдүүд чадахгүй, настай хүн болж чадахгүй. Тэднэрт одоо жишээл 120-ын тэр өргөгдсөн тэр нөгөө зам гардаг гүүр шиг юм байдаг ш та дотор нь ороод зүгээр зогсоход тэр дотор тэр настай хүмүүс яаж зовж матсаж байгааг харах юм бол ингээ би бол тэр өдөрт 2-3 удаа гардаг хүн байхгүй. Тэр ингээ стандарт бус шатаар ингээ алхаж байгаа хүний өвдөж байгаа надад мэдрэгдээд идэг байхгүй. Төлөвлөлт нь ийм байгаа нөхцөл бид нэр зүгээр одоо энэ байгаа явган хүний замаал зүгээр бид нэр явган хүндэл үлдээмээр байна. За ойлголоо баярлалаа. За угмаар халахын эрсдлийн хувьд дид бүтц бол маш асуудалтай гэдгийг бол оролцогч талууд маань хэлж байна. Нийслэлийн зүгээс энийг хүртээмжтэй, ээлтэй байх үүднээс ямар арга хэмжээ авах вэ? Яг нь хийж гин гэдэг чинь. Гэхдээ яг бодит амьдрал дээр бол одоо ээлтэй байх хэрэгтэй байгаа тань тийм ээ. Ер нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх энэ үйл ажиллагаа бол зөвхөн дан ганц нийслэлээс хамаарах боломжгүй. Ер нь бол энэ зам тээврийн осол гэдэг юм чинь бол маш олон хүчин зүйлийн нөлөөнөөс гарч байгаа. Зөвхөн замыг заснаарч гэдэг юм уу энэ осол шууд багасж байгаа гэж одоо багасч гэдэг юм ийм
байж болохгүй. Энд чинь замд оролцож байгаа тийм ээ. Дөрмийн мэдлэгээс ахуулаад тийм ээ чадвар тэмдэглэгээ одоо энэ бүхэл хүчин зүйлүүд нь нөлөөлж байгаа байхгүй. Өнөөдрийн нөхцөл байдал. За нийслэлээс гаргаж байгаа захирамж одоо дөрөв хэлээд юунаас холжээс эрх зүйн үндэслэл байна. Тэгэхээр энэ захирамж нь бол одоо зам тээврийн ослоос иргэдийг одоо тийм ээ нийт эрх ашгийг хамгаалах үүднээс гаргасан энэ захирамж. За энэ захирамжийг одоо өнөөдрийн байдлаар хинч одоо хүчингүй болоогүй. Тэр бол хотын дээр автомашин хориглоогүй учраас одоо энэ бол хүчин төгөлтөртэй. Энэ бол автомашин хориглоо. Ингээд иргэдэрийг бол 100% гараар дэмжиж шүү. Би юм хэлчихлээ. Тэгэхээр энийг иргэд хэрэгжүүлэх ёстой. Хуулиараа угаасаа одоо хууль заасан хэмжээний хүрээнд гаргасан шийдвэрүүдийг төрийн байгууллагууд аж ахуйн нэгж байгуулалт иргэн хэрэгжүүлэх үүрэгтэй байна. Тэгэхээр энийг бол хэрэгжүүлээд харин аж ахуйн нэгж байгуулалт иргэд энэ зам тээврийн ослоос өрсөн сэргийлэх энэ үүргүүдэд одоо хамтран оролцооч тийм ээ. Иргэд эцэг эхчүүд энэ хүүхдүүдтэй ялангуяа одоо энэ скутер энэ гэрслүүд дугуйг тийм ээ. Замын дүрм мэдхгүй тийм ээ. Ийм тохиолдолд орохгүй хэрэглүүлэхгүй байх талаас зөвлөж ингэж хамтарч ажиллахыг хүсэж байгаа. За нийслэлийн зүгээс болохоор зэрэг одоо зам тээврийн ослоос өрсөн сэргийлэх чиглэлээр жил болгоно ингээд аянууд хэрэгжүүлдэг. За энэ ялангуяа шар дарцаг гэдэг аян хэрэгжүүлээд явж байгаа. Энэ жил одоо 5 дахь жилдээ хэрэгжүүлээд явж байгаа. За энэ нь болохоор зэрэг сургуулийн орчин бүсэд тийм ээ. Замын одоо юунууд хүүхдүүдийг одоо зам тээврийн ослоос өрсөн сэргийлэх энэ чиглэлүүд. Энэ жилийн чиглэл бол болохоор зэрэг одоо скутер энэ дугуйтай одоо холбоотой, сураантай холбоотой энийг сургууль эцэг эхчүүд ойлгуулах, скул полис энэ дээр одоо тийм хараа хяналт тавих энэ чиглэлийн үйл ажиллагааг одоо иргэдээс сурчлах, за замын хөдөлгөөний дүрмийг бас сурчлах энэ ажлуудыг хийх чиглэлээр явагдаж байгаа. За аж ахуйн нэгж байгууллагуудыг бас энд хамтарч оролцоод сургууль эцэг эхчүүдийг энэ дээр идэвхтэй оролцоог уриалж байна. За одоо замын одоо өнөөдрийн нөхцөл байдалд тийм ээ энэ зам нарийн байна. Дээрээс нь одоо тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хүн амын тоо нийслэл ингээд жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ хэрэгцээ шаардлагыг одоо хангах дээр бол мэдээж олон улсын байгууллагаас ч гэсэн одоо тээврийн хэрэгслийн тоог одоо хотод тийм ээ бууруулах, барих энэ зохицуулт байдаг. Тэгээ энэ хүрээнд ч гэсэн нийслэлээс одоо зорчих одоо тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг иргэдийн хурлаас тогтоож өгсөн байдаг. За энэ хүрээнд одоо замуудыг бас тийм ээ өргөтгөх, тэмдэглэгийг сайжруулах ийм ажлуудыг тодорхой хэмжээгээр явуулж хийгдэж байна. Тэгээ энийг бол мэдээж цааш нь тэгээ сайжруулах, стандартчлах, за хууль дүрмэнд одоо эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бол байгаа. Тэгээ энийг бол одоо бид нэр бол эрх зүйн хувьд бол зохицуултыг бий болгох одоо дээр нь хэлээд шүү дээ. Үйлчлэгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагыг бүртгүүлжүүлэх тийм ээ. Өөрийг хариуцлагын тодорхой болгох. Тэр дээврийн хэрэгслүүдийн одоо насны хязгаар тийм ээ. Энэ хязгаарлалт зохицуулт бол зайлшгүй байх шаардлагатай. За тэр өнөөдрийн одоо зорчих боломжгүй нөхцөл байдалд байгаа нөхцөлд бол мэдээж зорчих боломжгүй ийм хязгаарыг бол зогтоож тийм ээ. Бүсийг тогтоох гэх мэтлэнгээр энэ арга хэмжээнд авахд зайлшгүй шаардлага байгаа л. За баярлалаа. За тал талын орлогыг хангах үүднээс бид оролцогчдыг урьсан. За оролцогчдыг сегментүүдийн төлөөлөл гэж үзвэл тэдний санал хуулийн төсөлд хэрхэн яаж тусахыг анхааралтай ажиглацгаая. За энэ хуулийн төслийг намрын чуулганаар хэлцэх болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.